Эдийн засгийн эрхчлөө гэдэг бол ардчилсан Монгол улсын иргэдийн өнгөрсөн 35 жилийн мөрөөдөл, зорилго мөн билээ. 1990 оноос хойш Монгол хүн бүр айл өрх бүр эдийн засгийн эрхчлөөнд хүрэхийн тулд дор бүрнээ 8 эрхэлсэн, аж ахуй эрхэлсэн, үйлдвэрлэл эрхэлсэн, компани байгуулсан, шинэ санал санаачлаг гаргасан. Бид 35 жил эрвийхээрээ дор бүрнээ хичээж ажилласан. Харамсалтай нь 35 жилийн өндөрлгөөс эргээд харахад эдийн засаг дахь төрийн оролцоонд бүр хит данхаатсан. Төр нь өөрөө хамгийн том ажил олгогч, төр нь өөрөө хамгийн том татвар төлөгч, төрийн өмчт компаниуд нь эдийн засгийнхаа тал хувийг эзэлдэг, хувийн хөвшлийн аж ахуй нэгжүүд нь бол зах зээлээсээ бүрэн шахагдаад гарцсан ийм нөхцөл байдалтай бид нар сууж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас хэрхэн яаж гарах вэ гэдэг дээр бид дор бүрнээ бас санаа бодлоос уралдуулах хэрэгтэй. Засгийн газраас эдийн засгийн эрхчлөө нэртэй одоо ийм тунхагийн гарчгийн шин чанартай ийм хууль оруулж ирж байгаа. За эдийн засгийн эрхчлөө гэдэг ойлголт бол ардчилсан намын хувьд ардчилсан намын үзэл баримтлалын нэгэн хэсэг болсон ардчилсан намын суур үзэл санаа ийм зүйл байгаамаа. Тийм ч учраас ардчилсан нам бол аж ахуй эрхчлэгчдээ хамгаалахын тулд, аж ахуй нэгжүүдэд хамгаалахын тулд за энэ хуулийг тунхаг биш, үнэхээр эдийн засгийн бас салбарт өөрчлөлт оруулах, ер нь нийгмийн суур үзэл санаанд өөрчлөлт оруулах хууль байгаасаа гэдэг чиглэлээр зайлшгүй энэ дээр бацаахсах ёстой ийм одоо ёс суртахууны үүрэгтэй гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр ардчилсан нам энэний төлөө 35 жилийн туршид тэмцээр ирсэн. Харин сүүлийн 10 жилд өнгөрсөн одоо хугацаанд бий болсон энэ алдаа завхарлууд, энэ эдийн засаг дахь төрийн оролцоо хит данхаасан энэ зүйлүүд чинь бий болчиход байгаамаа. Тиймээс бид энэ асуудалд маш юм уй суртай хандах ёстой. Саяны одоо эдийн засгийн байнгын орооны гишүүдийн хэлээд байгаа бизнес чөтөр тушаа болж байгаа хуулиуд нь хаана байгаа юм бэ гэдгийг бизнесийнхэнтэйгээ ил тод нээлттэй ярилцсны хүчинд энэ хууль нь бол одоо цаашаа явах ёстой гэж үзэж байгаа. За улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдээс эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн одоо бие даасан төслийг бас боловсруулсан явж байгаа. Тэгэд одоо энэ дашрамд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд ер нь одоо монголчуудад хэлэхэд ардчилсан намтай хамтраад саяны одоо бизнес эрхлэхэд чөтөр тушаа болж байгаа хууль одоо ямар хууль эрх зүйн зохицуулалт байна, юун дээр бид нар бас өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг дээр энэ 1-2 дугаар сард хилцүүлгүүд хийгээд бас одоо энэ хуулийн төслөө чамбааруулад хаврын чуулганаар хилцээ гэсэн ийм саналыг бол одоо уриалгыг бизнесүүдтэй бол хэлэх байна. За тэгээд улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ хуулийн төслийн хилцэх хэсэг хилцүүлгийг хойшлуулж ардчилсан намын бүлэгт завсарлага өгөхийг хуралдаан даргалагчаас хүсье. Үндсэл нь юу вэ гэхлээр эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг энэ том ач холбогдолтой анхдагч хуулийн төсөл дээр бүлгүүд болон одоо бусад сонирхол бүхий этгээдүүд санал бодлоо нэгтгэж за тэгээд илүү уй суурьтай байдлаар асуудлыг авч хэлэх ёстой гэж үзэж байна. За тэгээд энэ бүлгүүдийн шийдвэр гарсны ар дээр энэ хилцэх хэсэг тухай асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаамаа. Тэгэхээр завсарлага 5 хоногийн завсарлага хуралдаан даргалагчаас хүсэж байна.